За сайн байна уу. За тэгээд өнөөдрийнхөө бүгдээрээ өглөөний үгийн цагийн төлөө бурхан залбирая. Эзэн минь ээ, та энэ цагийг өрөөх болтугай. Галаат номон дээр бичсэн боолчил болон эрхчлөөний талаар бидэнд сануулж өгөөрэй. Бидний жинхэнэ итгэлийн талаар бидэнд заагаарай. Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За тэгээд бид нар Галаат номыг үзэж байгаа. Тэгээд 4-р бүлэг дээр болохоор жинхэнэ итгэлийн талаар тэгээд бас хуулийн талаар бас ярьж байгаа. За тэгээд галаачууд хоцлол хийлгэснээр аврагдана гэж заадаг хурамч багш нарыг дагсан. Өөрөөр хэлбэл сайн мэдээнээс эргэж бутсан. Тийм учраас Паул тэднийг зэмлсэн. За тэгээд юу гэж хэлсэн гэхээр та нар өмнө нь гэм нүглийн боол байсан. Харин одоо Бурханы хүүхдүүд болсон. Гэтэл юунд эргэж боолчлогдохыг хүснэ вэ гэсэн. Өмнө нь та нар Бурханыг мэддэггүй байсан. Тэгвэл одоо Бурханыг таньж мэдсэн. Тэгээд эргээд ингээд Бурханыг мэддэггүй байсан тэр амьдрал руугаа эргэж бутсан гэж юу. Та нар энэ дэлхийн юмс тэгээд энэ ертөнцийн юмсыг сахихаар буцна гэж юу. Тааны итгэл үншил бол өдөр хоног сар жилүүдийг сахидаг зөвхөн гадна талын ёс заяг төдий ийм шашин шиг болжээ гэж тэднийг зэмлсэн байгаа. Тэгээд Иесус Христийн та нарыг чөлөөлсөн энэ чөлөөлтийг та нар юунд өгөөсгөж эргээд гэм нүглийнхаа боолчлолд орохыг хүснэ гэж тэднээс асуусан байгаа. За тэгээд мунхаг галаачуудаа та нар ингээд Бурханы хүүхэд болсон байж ийж эргээд боолчлогоо буцна гэж юу. Өөрөөр хэлбэл алдагдсан хүүгийн зүйрлэл гардаг шиг хүү эцэг дээр буцаж яриад аава би таны хүү байх нь зохисгүй. Тийм учраас намайг та өөрийнхөө боол болгож хүлээж аваач гэж хүссэн. За энэ бол хүүгийг бид нар ойлгоно. Өөрөөр би таны хүү байх зохисгүй гэж өөрийгөө үзчихсэн. Харин галаачуудын байдал бол өөр. Би таны хүүхэд байсан. Харин би эргээд боол болохыг хүсэж байна гэж хэлж байгаа. Үнэхээр адилхан. Тийм учраас энэ бол маш тийм гинэн, энэ бол маш итгэлгүй байдал. Бурханы хүүхэд болчоод тэгээ эргээд боол болохыг хүснэ гэж өөрөөр бил би таны хүүхэд байсан. Гэхдээ таны хүүхэд байхыг хүсэхгүй байна. Би боолчин байхыг хүсэж байна гэсэнтэй ялгааг байгаа. Тэгэхээр 4:19 дээр Христ тааны дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахин эдэлж байна гэж Паул хэлсэн. Паул галаачуудын жинхэнэ итгэл тэр жинхэнэ авралын төлөө санаа тавьж ирсэн. Тэгээд тэд өөр сургаал, өөр сайн мэдээ иргсэн учраас үнэхээр тэдний дотор Христ байхгүй. Тэд үнэхээр Христээс иргсэн, бутсан. Тэгээ үүнийг бол Паул үнэхээр зэмлсэн. Би таныг дахин Христээр ирээсэй гэж хүсэж байна. Би дахин Бурханы хүүхдүүд болоосой гэж хүсэж байна гэж хүссэн. Тэгэхээр бид удирдагчдын хийх зүйл бол үйлчлэл бол итгэгчдийн дотор Христ дүрээ олох, Христийн дүрийг тэдний дотор бүтээх явдал. Тийм учраас бид энэ үйлчлэлээ сайн хийж, бусдад үйлчилж, бусдыг дагалдуулж, үнэхээр Христийн дүрийг олтол тэднийг босгон байгуулж өсгөх юм бол үнэхээр энэ бол яг жинхэнэ итгэл тэгээд Бурханд тааламжтай болно. Ингэсэн цагт цөм чуулган бол үнэхээр сүр жавхлантай болж Бурханд алдрыг өргөх болно. Тийм учраас Христэд амьдрал бол Христ итгэлтэй энэ амьдрал бол боолчлол биш. Харин Бурханы хүүхдүүдийн амьдрал. Энэ бол жинхэнэ эрхчлөө. Яагаад гэвэл бид Бурханд өөрсдөө амьдралаа зориулж, бид өөрсдийнхөө хүслийн дагуу үйлчилдэг. Бид өөрсдийнхөө шийдвэрээр Бурханд үйлчилдэг. Тийм учраас энэ бол жинхэнэ эрхчлөөт амьдрал. Тийм учраас Христийн Христ итгэлийн амьдралаар амьдрах арга зам бол бид Бурханы хүүхэд гэдгээ мартахгүй байх.
Тэгээд Бурхны хүүхэд гэсэн энэ байр сууриа алдахгүй байх нь л энэ Христ итгэлийн амьдралын жинхэнэ одоо мөн чанар. За тэг хамт залбирцгаая. Эзэн минь ээ, бид юу ч тохиолдсон, юу ч болсон бид таны сайн мэдээнд итгэлтэй байж бид Бурхны хүүхэд болсон энэ их чөлөөгөө алдахгүй байхад туслаарай. Бид ямарваа өөр одоо номлолын салхинд одоо тугдахгүй байж бидний итгэл ганхахгүй байхын тулд таны сайн мэдээний үнэн дотор зогсож бидний дотор Христ бас дүрээ олох хүртэл та бидэнтэй ажилд биднийг босгон байгуулаарай. Бидний итгэлийг гуйлах аливаа тэр буруу урсгал, буруу үзлээс та биднийг хамгаалж өгөөрэй. Иесусийн нэрээр гуйн залбирлаа. Амен.